За сайн бацхан уу та бүхэнд их өдрийн мэнд хүргэе. Австралиас Солон байна. За өнөөдөр хамтаараа аягүй сайхан нэг ёроол хэлээд эхлэдэх үү. За төмөрөө сайхан гүнзгий амьсгал аваад гаргая. За тэгээд сайхан цөмөрөө чин сэтгэл зүрхнээсээ сонсоод өөртөө бусдыгаа түмэн олныгоо сайхан хамтаараа ёрооцгоё. За эхлэе манайха. Өнөөдөр хүн бүрийн бодол саруул, өгөн зөөлөн, сэтгэл нь амгалан байх болтугай. Хэлсэн сайхан үг бүхэн эзэндээ хүрч гомцсон сэтгэлийг зөөллөж холдсон хүмүүсийг ойлголцолд хөтлөх болтугай. Айл гэр бүрд эвэй тогтож хайртай хүмүүсийн хооронд халуун дулаан үг чин сэтгэлийн яриа дэлгэрэх болтугай. Амнаас гарсан ёроолтой үг бүхэн сайн энергийг түгээж ажил үйс эд баялаг эрүүл мэнд хайр харилцаанд үлзийтэй сайхан үүдийг нээх болтугай. Хүн бүрийн хэлсэн сайхан үг ёроол болон төгж сонссон сайхан үг нь сэтгэлийн гэрэл болон үлдэх болтугай. Өнөөдөр үг бүхэн ёроол болж ёроол бүхэн сайн сайхны эхлэл болох болтугай. За манайха одоо ингээд Австралиас олон яг яах гэж байна вэ гэхээр та бүхэндээ нэлээд олон хүмүүс юм ээ ингэж олон дахин яг нэг асуултыг давтаж асуусан болохоор түүндээ хариулах гад та бүхнийхөө өмнө өнөөдрийн тэнгэрийн зургийг илгээд авчихсан байна. Өнөөдрийн гэдэг нь 2026 оны 8 сарын 13. Өчигдрийнхөө одоо 6 мэдээлэл бүгдээрээ сонсчихсан байгаа. Тэгээд хүмүүс маань юу асуусан гэхээр хүслээ одоо бичиж одоо бичхүү яах вэ гэдэг дээр одоо хариулт яг хэлээгүй байгаа, яг зөвлөөгүй байгаа, бичхүү болох уу, яах вэ? Айгүй олон хүмүүс, айгүй олон сайтуудаар ингээд одоо хүслээ бичээрэй, хүслийн дэвтэр гаргаарай гэд одоо ийм зөвлөгөөнүүд их явж байна. Тэг яагаад намайг тэгсэнгүй вэ гэд асуугаад лавлаад ерөнхийдөө баг өчигдрөөс хойш баг өнөөдөр өглөө бүр ингээд чатаа онголгонгод ингээд зөндөө олон мессежүүд ингээд адилхан байгаа байхгүй юу? Утга санаа. Тэгээд одоо зөвлөөгүй шалтгаанаа би бас та нарт өөрийнхөө одоо энэ тайлбар дээр одоо тэнгэрийн зог дээр гарч ирж байгаа одоо мэдээлэлээс ингээд хэлж өгье. За яагаад өчигдөр ингээд зөвхөн талархал илэрхийлээрээ хүслээ бичхийг зөвлөөд тэрийг зөвлөмөөргүй байна гэсэн одоо шалтгаан чинь одоо энэ байгаа байхгүй юу? За нэгдүгээрт одоо энэ ингээд тэнгэрийн зогд харж байгаачлан энэ ногоон царай дотор бидний сар маань харагдаж байна тийм үү? Бидний сэтгэл ахгүй, бидний дотор байгаа гэрэл ахгүй юу? Бидний амьдралыг хүлж идэг бидний дотоод хүч гэсэн үг. За тэгээ бидний дотоод хүчийг бидний дотоод мэдрэмж сэтгэлийг хүлж байгаа энэ сар маань яаж ийнө гэхээр одоо өнгөрсөн цагийн карма энергитэйгээ хамт яваад байгаа байхгүй юу? Одоо энэ ингээ хоршсон. Хамттайгаа одоо би дахиад ногооноор гэрэлтүүлэнгүүт энэ хоёр маань яг зэрэгэлтэй байгаа эцэст ингээ наалтцсан юм шиг харж байна. Энэ ногоон сар маань энэ маань болохоор өнгөрсөн цагийн бидний карма байхгүй юу? За юу гэж яана гэхээр одоо бид нар ингээд хүслээ хэрвээ ингээ гуйлаа гэж бодъё, залбирлаа гэж бодъё. Тийм гот бид нар шин юм залбирч болохгүй байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр одоо хуучин юмаа л давтах боломжтой. За давтлаа гэхэд бид нэр түүнийгээ давтсаар л байгаа даа гэж байгаа байхгүй юу? Шалтгаан нь одоо энэ хараа ардаа ди үсгтэй байгаас эн чин тэр гол санааг агуулж яваад байгаа. Бид нэр ингээд зууралдаад байх үедээ бидрээс хүсээд байгаа юм одоо мэдээж бидний хүсээд байгаа юм биелэхгүй болохоор бид нар хуучин юм хүсээд байна үстэй. А тэгээ шин юм хүсээг гот өөдөөс нь за шин юм хүсэн гот одоо нөгөө нэг хараад энэ байгаа байхгүй бидний одоо ирж яваа карма одоо энэ ногооноор хасж байна. За тийм гот эн чин өөрөө бидний сэтгэл зүгтээ эсрэгцэлт байгаа байхгүй сарныхаа эсрэгцэлт байгаа харж байгааз энэ ингээд бидний дуутах гадаа хүсэл маань. А гэтэл энэ өнгөрсөн цагийн хүсэл маань одоо энерги маань биднэртэй ингээд холбогдсон яваа таа гэсэн үг. Ийм учраас бид нэр өнгөрсөн цагт байгаа юмыг л дахиж хүснэ. А хүслээ гэхэд бид нэр тэр чин биелэхгүй дахиж гуйх хэрэг гарах учраас би зөвлөхгүй байгаа байхгүй юу? Нэгэнт болохгүй зүйлийг дахиж болгох гээд ахин дахин тэрийг дуудаад өшөө дээрээс нь гарцтай шүү наадах чинь бас яах юм бэ гэдээ хахад заавал ийм үеэр одоо гарц дагуулan байж бас ингэж тийм зүйл бас хийх нь бас жоохон одоо нөгөө нэг юугүй юм болов гэж бодоод байгаа байхгүй юу? Одоо жоохон өрөөлгүй юм болов. Яагаад гэвэл эн чинь ингээд айгуугаа хийсний өрөөлтэй энерги дээрээс бэж болно доо. Тэгэхээр ийм учраас зоолаа нь
одоо зөвхөн талархал илэрхийлээрэ гэдэг одоо тийм одоо хандлагыг зөвлөгөөг өгсөн. Тэгээд өнөөдрийн эхэлж байгаа маань болохоор ёроол байсан манайхаа тийм үү. Тэгээд цөмөөраас энийг ялгаж салгаад өөртөө гоё ёроож явах хэрэгтэй бид нар тийм ээ. Өөртөө гоё магтаж явах хэрэгтэй, замаа засаж явах хэрэгтэй. Тэгээд хүслээ гуйдаг яг тэр өдрүүд ингээд уул нь би ингээ хэлдэг штэ. Ялангуяа би нөгөө инстаграм дээр оруулдаг тий уул нь бол одоо хүслээ гуйвал энэ цагт айгүй сайхан байна гэд тэр чинь ингээд цаагаараа ингээд ээлтэй сайхан инээрээ дууддаг холбоосод байхаар болдог байхгүй юу? За жишээ нь өнөөдөр сайхан холбоос байхгүй биш байгаа. За одоо энэ харъя. За энэ ингээд бидний хайрын бурхан сур гариг маань байна тийм үү? За яаж яануу гэхээр одоо энэ хараа бууд гаригтайгаа гоё эерэг энерги холбоостой холбогдож байгаа гэсэн үг. Одоо ногоо нар асж байгааз биднэрт боломж байгаа гэж аахгүй. Бид нэр зөв ярих юм бол зөв хэлэх юм бол биднэрт боломж байгаа гэж байгаа болохоос биш бид нар хүслээ гуйвал бидний хүсэл нааштай ирэх боломжтой гэдэг тэр энерги нь өөрөө биш байхгүй юу? А тэрнээс биш саяны сайхан ингээ ярьсан ёроол маань харин сайхан ёроол болох одоо тэр боломж одоо тэр сайхан энерги татж байгаа. Одоо холбоос нь өөрөө энэ бидний харилцааны бурхан, хайрын бурхан сургарыг маань бидний оюун ухааны бурхан бод гарагтай маань эерэг энерги холбоостой байгаа болохоор ийм сайхан ёроолыг хэлээд эхлүүлсэн байдаг байгаа манайхаа. Тэгээ юм болгон ч бас нэг ийм утга учиртай байгаа болохоор тэгээд хэлчихсэн юм аа өчигдөр. Тэгээд тийм учраас тэгээд хэлчихсэн юм ааш биш л дээ. Тийм учраас одоо тэгэд зөвлөөгөө авахгүй да хүслээ бичээрэй, хүслийн дэвтэр гаргаарай гэж шалтгаан нь юм байсан шүү гэж хэлхийг хүслээ. За тэгээ нэгэнт одоо өнөөдөр ингээд бичлэг хийж байгаа юм чинь өнөөдөр Бархас байд гарыг маань зөвшөөж байгаа. Одоо proof гарыг тийм ээ. Бархас байд гараг ч одоо энэ харагдаж байна. Энэ ногоон дотор. За тэгээд өнөөдөр ээлтэй өнгө нь улбар шарангүй байгаа. Анхаарах ёстой жилтэнгүүд маань, хөр жилтэнгүүд маань тэгээд өнөөдөр ялангуяа цөмөөрөө өөрсдийнхөө хөлийг битгий гэмтээгээрээ хөлийнхөө хумсыг бас авахгүй байвал бас зүгээр юм болов уу гэдэг бас аа, за тэгээд авмаар байгаа бол мэдээж та бүхэн авалгүй яг энэ бол та нарын сонголт шүү дээ. Зоолон болохоор зүгээр л одоо яг л өөрийнхөө явуулдгаараа те энэ тэр нэдэ тэгчүүл яаж чухалтай ингэж чухалтай гэдэг тэр зурхаан зөвлөгөөнүүдэл хүргэж байгаа шүү манайхаа. За өшөө дээрээс нь юу хэлье гэж бодож байлаа. Тийм. За тэгээд нөгөө нэг өгчтөр хэлсэн штэ тийм ээ одоо өөрийгөө бити өгөөсгээд дагаарай. Одоо миний зөв гэж бити дараад дагаарай гэж. Яагаад тэрийг хэлсэн бэ гэдэг шалтгаанаа би дахиад тайлбарлаад өгье. За ингээд нар маань иртэж байгаа тийм үү? Тийм гоо шин сар маань болж байгаа. За тэгээд нөгөө нэг зангилаанууд маань холбогдож байгаа. Сарны өмнө той зангилаанууд маань одоо холбогдсон эсрэгцэл үүснэ гэсэн үг. Тийм гоо хамгийн гол нь асуудал нь юу байгаад байсан гэхээр эн чинь биднийг те Арслангийн ордод явж байгаа мөртлөө өмнөд зангилаатайгаа холбогдчихороо амиа бодож болохгүй. Яг өөрийн чинь зөв гэдэг ах юм бол алдагдaltaй шүү, гарцтай шүү. Тэгэж бити одоо өөрийнхөө зөв болохыг одоо дайраад байгаараа гэдэг энэ энерги нь өөрөө холбогдсон явж исэн болохоор тийм энерги хэлсэн. Өшөө дээрээс нь эн чинь нөгөө сарны маань хой зангилаач өөрөө юуны тулд одоо тий Aquarius хумхын ордод байгаа билээ дээ. Тийм учраас бид нэр одоо бусдыгаа бодох хэрэгтэй байгаа байхгүй юу? Ялангуяа та нар анзаарсан бол сүүлийн одоо ерөөлүүд дээр одоо биднийг гэдэг үг орсон шүү дээ. Тэр чинь цөмөрөө бусдыгаа хамруулах юм бол бид нар илүү сайн явах боломжтой гэдэг энэ ирээдүйн карма энерги чинь холбогдоод байгаа байхгүй юу? Тийм учраас цөмөрөө амиа бодлохгүй олон нийтээрээ байхыг хичээ штэ. За ийм байгаад байна. Өөр чинь юу тайлъя гэж бодож байлаа. Тийм. Өнөөдөр тэгээд нөгөө нэг салын хагцын барий гэдгээ бас бити бас тэгэрэй гэж зөөлж байна. Ягаад гэвэл одоо хэдийгээр одоо энэ хараа энэ сар маань одоо энэ охины ордод ингээд орчин. За тэгээд охины ордод орсныхаа дараа яах вэ гэхээр одоо энэ Тэнгэрийн ван гарагтайгаа холбоос үүсгэх байхгүй юу? Одоо бас таагүй энерги холбоос үүсгэх юм л та. За тэгээд яах вэ гэхээр одоо энд гараад ирж байгаа. Одоо ингээ гүйлгчэнгууд одоо энэ харж байгаа бол одоо энэ хоорондоо хар цус гараад ирж байгаа. Бэжээ гаргаад ирээ. За одоо энэ ингээд одоо уншигдж байгаад Square Moon Uranus гэсэн байгаа зү. Энд чинь юу гэж гэнэ үү гэхээр одоо ингэдэг байхгүй юу? Энэ энерги холбоос маань яг ингээд exact буюу ингээд оргил цагдаа очоогүй ч гэсэн энэ Тэнгэрийн ван гарагч өөрийнх нь энерги цаг нь болохоос өмнө ирчдэг байхгүй юу? Энерги нь өөрөө. За энэ энерги маргааш ингээд яг болондоо гэж л энэ өөрөө маш хурдан аянга шиг цахилгаан шиг одоо тэр энергийг агуулдаг болохоор цагаас өмнө бидний болж одоо бодож санаагүй зүйлсийг болгочдөг учраас би энийг цагаас өмнө анхааруулад байгаа байхгүй юу. Битгий тэгэрээ манайхаа ийм энерги ирж байгаа учраас гинт салын хагцыг барий болчи явчи одоо халагдчихъя гэдэг тийм гинтийн огцом зүйлүүдийг битгий хийгээрээ яагаад гэхээр өөр дагавар нь дими гэж гарч ирээд байгаа байхгүй юу. Өөр дагавар нь гоё байсан бол гоё яана. Тийм үү. Хүссэн зүйл өнөдөр хийгээрэй л гэж мэдээж яриа штэ. Гэтэл энэ чинь square болохоор бид нар тийм ч амархан бас байхгүй гэдгийг л хэлээд байгаа байхгүй юу.
Энийг одоо гаргаад ирчээ гэсэн үг. За ингээд ийм байлаа да манайхаа. Тэгээ бүгдээр нь ойлгомжтой байсан байх гэж бодож байна. Тэгээ бүгдээр нь баярлалаа. Астро Золан байлаа. За түр баяртай.